За байгууллага хоорондын уялдаан дээр ганцхан омбудсманы асуудлыг дурдж ах шиг байна. Тэгэхээр өшөө яг одоо яг бодиттой энэ 3 байгууллага үнэхээр хэрэглэгч одоо ингээд гомдол гаргаа шийдвэрлүүлэхээ явхад хаашаа эхлээд очихын хаана одоо нөгөө нэг асуудлыг шийдвэрлэх үү? Энэ 3 байгууллага одоо тэгвэл омбудсмантайгаа нийлээд ямар одоо яг процесс явагдах вэ гэдэг нь тодорхой ууг нь заачвал зүгээр санагдаад байгаа. Тэгээд нэгдүгээр, хоёрдугаарт энэ хуулийн дээр би буруу харагвал омбудсманы удирдах зөвлөлийг эдийн засгийн байнгын ороод томилох хараат бус байдлыг хангах гэсэн нэг юм заалт орцсон яваад байх юм. Тэгээ энэ улс төрийн нөлөөлөл орохгүй байх. Дээрэс нь өөрөө доктортой энэ удирдах зөвлөлийн гишүүд энэ байнгын ороодоос томилогдох нь өөрөө доктортой байх гэдгийг яаж одоо энэ эрсдлийг одоо жинлж харж тооцсон бэ? Нэгдүгээр, хоёрдугаарт энэ омбудсманы байгуулагдаад ингээ бүтэц энэ чинь ингээ тодорхой хэмжээний нэг төсөв шаардлагатай болох юм байна. Энэ зардлын тооцоон дээр яг бүрэн зардал одоо тусгагдаж чадсан уу? За 4 номер микрофон. Хэрвээ одоо тухайн санхүүгийн хэрэглэгч өөрт нь асуудал тулгараад асуудлаа шийдвэрлэхийн тулд эхлээд үйлчлэгээ үзүүлэгч байгууллагатай хандна. Дараалал явд. Энийг бол энэ хуулийн зааснаа бол 3 хоногийн дотор шийдвэрлэх үүрэгтэй үйлчлэгээ үзүүлэгч байгууллага. Хэрвээ 3 хоногийн дотор шийдвэрлсэн нь бол тухайн хэрэглэгчийн хэрэгшгийг хангаж чадахгүй байна гэж үзэх юм бол омбудсманд хандна. Омбудсман энийг 1 сарын дотор шийдвэрлэх үүрэгтэй. Омбудсманээс гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол иргэний журмаар шүүхт хандах тийм зохицуулттай байгаа. Тэгэхээр бол яг энэ хугацаануудыг нь бол энэ хуулийн дээр тавьж өгсөн. Дарааллуудын хувьд бол яг ийм байгаа. Тэр зардалтай холбоотой асуудлыг бол дагаж мөрдөх журмын тухай хуулиар зохицуулж байгаа. Дагаж мөрдөх журмын тухай хуулинд заасны дагуу л одоо энэ омбудсман байгуулагдаад эхлэлтийн зардлыг бол Төв банкнаас бол зохицуулж өгч байгаа. Мөн энэ хуулийн зохицуултад орсон дараагийн жилүүдэд хэрвээ шаардлагатай тохиолдолд бол Төв банк болон улсын төсөөс нэмж шаардлагатай санхүүжилтийг бол хийж болно гэж байгаа. Гэхдээ ер нь бол ингээ байгуулагдаад явсныгаа дараа бол энэ өөрийн хураан За хууль санаачлагч Болром гишүүний микрофон нээ. За Мантгай гишүүний асуултанд хариулъя. За яаж улс төрийн одоо нөлөөнд орохгүй байх вэ тал дээр бид нар нэлээд ярилцаж бодолцож бас судалж үзсэн. За эхний төсөл дээр бол улсын хурлын даргын одоо санал болгосноор гэдэг ийм төсөл явж исэн. Тэр нь бол одоо инженеэр бодоход Монгол банкны ерөнхийлөгчийг санхүүгийн зохицуулах хорооны даргаыг бид нар ийм статуст авчирдаг учраас их өндөрлөг статус гэж бодлоо л да. За ингээд бид нар бас мэрэгжлийн хууш нартай зөвлөө. За үүнээс гадна бас бусад улс орны одоо туршлагыг судлахад яг мэрэгжлийн байнгын хороо томилох нь аливаа нэг албан тушаалтанд одоо санал оруулахаас илүү бага улс төрийн нөлөө ордог гэж үзсэн учраас энэ нэгт бол засгийн харьяа байж болохгүй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл иргэдийн эрхийг хамгаалах төлөөллийн байгууллага нэг төрлийн одоо парламентын харьяа байвал илүү зохистой гэж үзээд түүн дотроо нэг даргын саналаар бус мэрэгжлийн байнгын хорооны саналаар байх нь За Мантгай гишүүн хуу.